Би одоо ямар одоо ойлголт ухаарлыг нийгэмд бүгээх гэдэг юм гэхээр за үнэхээр энергийн төвүүд гэдэг нэг юм ойлголт байна. Энэ энергийн төвүүдэд нэрнгээсээ эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдэд жоохон өөр ажилтг юм байна. Өөр ажилтгаас нь болоод бидний бүтэн биологи хоёр өөр байдаг юм байна. Эмэгтэй хүний биологи нэг өөр, эрэгтэй хүний биологи нэг өөр. Яг энийг ингэж нэлээд сүүлийн үед нэлээд ойлгож ухаарад энэтэй холбоотой мэдлэг мэдээлэлүүд нэлээд орж ирээ. Эмэгтэйчүүдтэй зориулаад энэ эмэгтэй энерги гэдэг сэдвийг энэ агуулгыг нэлээд түгээе, энэ талаар нэлээд ярья гэж тийм мэдээлэл орж ирээд байгаа гэсэн үг. Эмэгтэй энерги хаанаас эхэлдэг вэ гэдэг нэг асуултаар энэ лайв эхлэе. Эмэгтэй, эрэгтэй гэхгүй бид нэр бүгдөө 7 булчирхаатай. Тэгээд тэр 7 булчирхаанаас ялгарч байгаа даавар гормон бид нарыг ер нь бие хааны хувьд ч тэр одоо даавар гормоны хувьд ч тэр биологийн хувьд ч тэр ямар байхыг шийддэг. Гэхдээ ганцхан эрэгтэн бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд маш том ялгаа үүсгэдэг. Тэр нь юу юм гэхээр та хэдийн яриад байгаа нэгдүгээр энергийн төв буюу нөхөн өрчгөө эрэгтэн тогтолцоо. Энэ хоёр бол яа харахгүй хүнийг эрэгтэй эмэгтэй гэж ялгаж байгаа. Гэхдээ биологийн хувьд шүү заяа. Эрэгтэй эмэгтэй гэж ялгаж байгаа хамгийн том ялгаа нь мөний хувьд мөн. Гэхдээ энерги гэдэг утгаараа эмэгтэй энерги маань өөрөө хаанаас эхэлдэг юм гэхээр толгоноос эхэлдэг. Энийг маш энгийнээр бидэнд ойлгомжтойгоор хэлэх юм бол эмэгтэй энерги хаанаас үүсдэг юм гэхээр бидний тархитлаганд байгаа ихтгэл үнэмшлээс бид нар тархиндаа юу бодож тэр бодсон дээрээ үндэслэж биендээ ямар даавар гормон ялгаруул тэгээд юу мэдэрч ямар айш авир хариу үйлдэл зан үйл сонголтыг хийдгээс эмэгтэй энерги эхэлдэг байгаа даа.